Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр та бүхэндээ бүгд наримт хятад ардуулсан Бээжин хотын хамгийн сайн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн доктор, профессор эмчнэр өөрийн улсын охид бүсгүйчүүдтэй Умаан хүзүүний хорт авдрын талаар хүргэсэн зөвлөгөө сэрэмжлүүлэг мэдээллүүдийг товчлон, орчуулан хүргэж байна. За яагаад товчлон гэж байгаа вэ гэхээр оюуны өмчийн асуудал яригдах байсан учраас товчлоод багцлаад хүргэж байгаа шүү. За та бүхэн маань ойлгоорой. За тэгээд ингээ гол асуудалтай оръё. Умаан хүзүүний хорт авдар нь HPV вирусын аюултай төрөл болох 16, 18 дугаар төрлөөр үүсгэгддэг гэж үздэг бөгөөд халдвар аваад мэдээгүй эсвэл зовоор илрээгүй учраас эмчлүүлэхгүй тоохгүй удаан явснаар хорт авдар болдог юм байна гэж үздэг юм байна. За ер нь энэ өвчнөөр өвчсөн хүмүүсийн 80% ба түүнээс дээш нь яг дээрх асуудлаас болж уг өвчнийг туссан байдгаа гэсэн судалгаа байдаг юм байна. HPV вирус нь 100-ийн 85% нь буюу ихэнхдээ бэлгийн замаар дамжин халдварлалтгаа гэж үздэг бөгөөд тогтмол бэлгийн харьцаанд ордог охид бүсгүйчүүдийг жилдээ 1-2 удаа заавал эмэгтэйчүүдийн эмчид хандаж шинжилгээ үзлэхтэй хамрагддаг байгаарай гэж зөвлөсөн байсан. Хэрвээ HPV вирустай гарсан тохиолдолд ерөөсөө айх шаардлага байхгүй. Учир нь орчин үед бүх төрлийн HPV вирусыг бүрэн эдгэж эмчилдэг болчихсон юм байна. Тэгэхээр жилдээ тогтмол үзлэг шинжилгээндээ хамрагдаад явбал бид нар энэ өвчнөөс өөрсдийгөө бүрэн хамгаалж чаднаа гэж зөвлөсөн байсан. Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай мэрэгчлийн эмчид үзүүлээрэй гэсэн байсан. Үүнд нь хэвийн үед доошоо цус гарах, цагаан юмны өнгө үнэр хэмжээ өөрчлөгдөх, мөн цагаан юм цусан судалтай гарах, эсвэл бэлгийн харьцааны дараа цус гарах. Эдгээр шинж тэмдгүүд нь Умаан хүзүүний хорт авдрын урьдтал ихэн үе байж болцсохгүй гэж үздэг бөгөөд хэрвээ урьдтал ихэн үе гэж онцлогдсон тохиолдолд химийн эмчилгээ, туяа эмчилгээ шаардахгүйгээр бүрэн эдгээд юм байна. Мөн хүүхэд гаргаж үзээгүй залуу охид бүсгүйчүүд эсвэл ахин хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа ээжүүд маань уг өвчнөөр өвчлсөн тохиолдолд хавдрын ихэн урьдтал үе юм уу 1-р үе дээрээ байгаа тохиолдолд эмчилгээ хийх юм бол ахин хүүхэдтэй болох магадлал бүрэн боломжтой гэж үздэг юм байна. Ямар шинжилгээ үзэлгээр оншоо тогтоодог талаар нь одоо ярьж өгье. 1-р нь HPV вирусын шинжилгээ хийдэг юм байна. 2-р нь TST шинжилгээ хийдэг юм байна. 3-р нь колпоскоп буюу өнгөт дуран шинжилгээ хийгээд 4-р нь EDIS буюу генетикийн шинжилгээ хийж оншоо баттгаад эмчилгээгээ үргэлжлүүлдэг юм байна. Тохирсон эмчилгээг нь хийж өгдөг гэсэн үг. Уг өвчтнийг хэддүгээр үе дээрээ байгаагаас шалтгаалаад эдгэрэх магадлал нь хэдэн хувьтай гэж үздэг талаар нь хэлж өгье. Хавдрыг 1-р үе дээрээ байвал 90% буюу түүнээс дээш хувьтай хувь эдгэнэ гэж үздэг. 2-р шатанда байвал эдгэрэх магадлал нь 65-аас 70%. 3-р шатанда орсон хавдар нь Умаан хүндийн ихэнх хэсэгт тархсан байдаг учраас эдгэрэх магадлал нь 50% гэж үздэг юм байна. 4-р шатанда орсон хавдар нь хэрзэн, давсаг, уушиг, мөн бусад бүх булчирхаануудад тархсан байдаг учраас эдгэрэх магадлал нь 20% гэж үздэг юм байна. Одоо хамгийн сүүлд нь та бүхэндээ Умаан хүзүүний хорт авдрыг яаж эмчилдэг талаар нь товчхон хэлж өгье. Умаан хүзүүний хорт авдрыг дотор нь 2 ангилдаг бөгөөд яг ямар төрөл нь хэдгээр үе шат дээрээ явж байгаагаас шалтгаалаад мөн биеийн зовир нь ямар байгаагаас хамаарат маш олон төрлийн эмчилгээ байдаг юм байна. Үүний дотроос одоо хамгийн чухал нь гэвэл цацар туяа эмчилгээ, мөн цөмийн протон туяа эмчилгээнүүдийг яг өөрт нь таарсан тохирсон химийн эмчилгээтэй хослуулан хийдэг юм байна. Тэгэхээр энэ эмчилгээ нь одоо яг хорт авдар болсон хүмүүстээ бол гол эмчилгээ нь ахнэ. За ингээд та бүхэндээ өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгаж байна. Та бүхэнд маань багч гэсэн хэрэгтэй мэдээлэл болсон байхаа гэж найдаж байна. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.